Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх. Хоршоо үүсгэн байгуулахад анхан шатны хоршоог 9 ба түүнээс дээш иргэн хамтран байгуулна. Нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгөдөр үндэслэн үйл ажиллагаагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гинэ. Хоршооны дүрмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан 16 наснд хүрсэн иргэн. Хоршооны гишүүн, өрсөлдөгч бус өөр хоршооны гишүүн хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх эрхтэй. Хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Бүрдүүлэх баримт бичгийн загвар. 1-р e-бизнес захин системээр хоршооны нэр баталгаажуулах. 2-р бүртгэлцийг GovCMS OB03, OB12 маягт үүсгэн байгуулах тогтоол, хоршооны дүрм, хоршооны хөрөнгийн жагсаалтын загвар маягтыг датаавна. Хоршооны нэр баталгаажуулахад www.e-бизнес.cmn систем захимаар өдөрт 1 хүн 3 нэр илгээх боломжтой ба бүртгэгч шалган хариу өгч давхцалгүй тохиолдолд баталгаажуулна. Захимаар нэрийн хүсэлт илгээхдээ хоршооны аль нэг гишүүн хүсэлтээ зааврын дагуу илгээнэ. Бүртгэлийн байгууллагад биечлэн очиж нэр баталгаажуулахад тухайн хоршооны аль нэг гишүүний регистрийн дугаар, утасны дугаар байх шаардлагатай. Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэхэд 1-т өргөдөл маягт OB03, OB12 маягт, 2-т хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 3-т бүх гишүүдийн хурлын тогтоол, 4-т дүрм, 5-т гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийн нотлох баримт, 6-д хуулийн этгээдийн байр ших хаягийн нотлох баримт, 7-д улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт шаардлагатай. Та доорх зөвлөмжтэй сайтар танилцсан уу? Улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдлийг сумын улсын бүртгэгч шалган авч e-бизнес болон захимаар илгээн аймгийн улсын бүртгэгч бүртгэл хөтлөн гэрчилгээ баталгаажсан дүрм, тэмдгийн хяналтын хуудас олгоно. Бүрдүүлсэн баримт бичгийг e-бизнес захим системээр мөн илгээж болно. Хоршоонд гишүүнээр илсэх, хасагдахад бүртгүүлэх тухай. 1-т өргөдөл маягт, 2-т шийдвэр тогтоол, хурлын тэмдэглэл, 3-т хөрөнгө нотлох, 4-т улсын бүртгэлийн гэрчилгээ, 5-т татврын тодорхойлолт, 6-д улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт шаардлагатай. Та доорх зөвлөмжтэй сайтар танилцсан уу? Анхаарал хандуулсанд баярлалаа.